Самбайцгаана уу хүмүүжчдийн хүчийн амгалан ялдах. За өнөөдөр бол 2026 оны 7 дугаар сарын 8 лав гараг. За энэ мэдээ бол өчигдөр хүрэх ёстой байсан боловч амжаагүй өнөөдөр оруулж байна. Мэдээний үндсэн агуулга бол Америкийн болон Ираны дайн дуусах нь байтугай. За магадгүй дайны нөхцөл байдал цаашдаа хурцдаж магадгүй. За энэ нөхцөл байдал бол үүсээд байна. За үүний үндсэн шалтгаан бол мэдээж Хормузын хоол. За өдөрхөн мэдэж байгаа Америкийн ерөнхийлөгч Трампын шалтгаалж дайн өдүүлсэн цөмийн хөтөлбөр баяжуулсан ураны асуудал бол үндсэндээ 88 дугаар асуудал болсон. За ингээд мэдээж маргааны гол сэдэв. За Трампын Ираны өмнө боолт хийх болсон шалтгаан бол мэдээж Хормузын хоолойг дахин нээх. За дайнаас өмнө хэвийн үргэлжилж төлбөргүй чөлөөтэй байсан хэвийн байдалд нь оруулах ийм асуудал болж хувирсан байна. За өдөрхөн бас мэдээлж байсан хоёр орны хувьд бол гал зогсоох сонин бичиг тариусыг зурсан боловч энэ нь бол үндсэндээ маш хэврэг байсаар ирсэн. За энэ бол шууд Хормузын хоолойтой холбоотой. Хормузын хоолойг хэн эзэмших ийм арга болж хувирсан байна. За Америкийн талаас бол сонин бичигт бол Хормузын хоолой чөлөөтэй нээгдэх ёстой. За ингээд дайны өмнөх байдалд буцсан сэргийх ёстой буюу ямар нэгэн төлбөр хураамжгүйгээр далайн тээвэр явах ёстой гэсэн ийм тохиролцоонд хүрсэн гэж мэдүүлж байгаа бол харин Ираны тал бол өмнөөс огт өөр зүйл ярьж байгаа. Иран бол Хормузын хоолой бол хизээж урдын адил чөлөөтэй бөгөөд үнгүй нээгдэхгүй. Энэ бол Ираны бүрэн мэдээлэлд хариалагдах ийм эзэмшил газраа гэсэн ийм маргааныг хийж байна. За тэгвэл Америкийн нэгдсэн улсын хувьд бол үндсэндээ Хормузын хоолой бол дахин дайны өмнөх байдалдаа шийдэхгүй гэдэг бол ийм ойлголттой болж байгаа гэдэг нь тодорхой байна. За тиймээс ч Ираны энэ гартаа барьж байгаа том хөзрийг сулруулах Америкийн нэг тактик бол Хормузын хоолойг өөр гарцаар буюу Оманы эрэг дагуу шин урсгал зам нээх ийм тактик барьсан байна. За тэгвэл энэхүү Америкийн дэмжлэгтэйгээр Оманы эрэг дагуу бий болгосон энэхүү шин замыг бол Ираны зүгээс хүчтэй эсэргүүцэж үүнийг хууль бус гэж үзсэн. Тиймээс Ираны зүгээс энэ шинэ замаар явахгүй байхыг хатуу анхааруулж тэр ч байтугай өмнө бас тохиолдож байсан энэ шинэ замаар явж байсан далайн хөлөг онгоцыг бол Ираны тал довтолж Ираны энэхүү алхмын эсрэг бол Америкийн зүгээс агарын цохилт өгч байсан ийм үйл явдал болж байлаа. За тэгвэл энэ үйл явдал өчигдөр уржигдөр мөн дахин давтагдлаа. За Оманы эрэг дагуу шин нээсэн замаар зорчиж явсан 3 далайн тээврийн хөлөг онгоцыг бол Ираны талаас дроны халдлага хийж тухайн хөлөг онгоцуудыг гэмтээж дэлбэлсэн ийм үйл явдал болсон. За өчигдөр өглөөний байдлаар ийм маргаан үүсэж улмаар өчигдрийн байдлаар Америк нэгдсэн улсын зүгээс өмнөх цохилтуудаас маш хүчтэй удаан үргэлжилсэн ийм агаарын довтлохооныг Ираны талд бол хийлээ. За Америкийн тэнгис болон агаарын цэргийн хүчин бол Ираны өмнөд хэсэгт гол төлөв цэргийн байгууламжуудад нийт 60 орчим байршилд цохилт өгсөн ийм мэдээлэл байна. За энэхүү цохилтын улмаас олон тооны цэргийн байгууламжууд үүний дотор дрон болон пуужин харвах төхөөрөмжүүд мөн агаарын довтлогооны хамгаалах системүүдийг устгасан тухай Америкийн зүгээс мэдээлж байгаа. За ингээд агаарын довтлогоо хийгээ зогссонгүй. Өчигдөр мөн томоохон маргаан дагуулсан хэвлүүдийн тэргүүгнээнд бичигдэж байсан нэг мэдээ бол Америкийн нэгдсэн улс Ираны зүгээс хийсэн энэхүү алхмын эсрэг Ираны газрын тосны борлуулалтын ерөнхий лицензээ дахин цуцуулсан ийм үйл явдал боллоо. За ийхүү Ираны зүгээс арилжааны хөлөг онгоцонд халдаж
Үүний хариуд Америкийн агаарын хүчин Ираны талд томоохон цохилт өгсөн. Ираны газрын тосны борлуулалтыг дахин хориг тавьсан зэрэг алхмууд нь бол дээрх дурдсан гал зогсоох 60 хоногийн санал бичгийн үндсэнд нь хүчингүй болгосон ийм үйл явдал боллоо. За энэхүү 60 хоногийн хугацаатай тохирсон гал зогсоох санал бичиг хүчингүй хэрэгжих боломжгүй болсон гэдгийг хоёр талаас нь мэдээлж байгаа. За энэ үйл явдлын дараагаар бол үндсэндээ Ираны тал бол Америкийн болонгийн орнуудад байгаа цэргийн байгууламжууд баазуудад цохилт өгж байгаа тухай ийм мэдээлэл байгаа. За ингээд Ираны тал бол үндсэндээ энэхүү цохилтын эсрэг бол өөр дөрөв байгаагүй хүчтэйхэн хариу барьна гэсэн ийм мэдээллийг бол хийж байгаа. За ингээд үгээр зогсохгүй хормозын хоолойг дахин хаах ийм арга хэмжээг авч байна. За ингээд өнөөдөр орчин мэдээлэлс үзэхэд бол үндсэндээ Америкийн нэгдсэн улсын зүгээс өмнө нь бас авч хэрэгжүүлж байсан Ираны эргээс гарч байгаа болон орж байгаа далайн тээврийг бүрэн хаах ажиллагааг дахин эхлүүлж магадгүй гэсэн мэдээллийг Батлан хамгаалахын сайд бол хийж байгаа. За тиймээс үндсэндээ хоёр орны 60 хоногийн хугацаанд гал зогсоож энэ хооронд ингийн хэлэлцээр хийх арга хэмжээ бол үндсэндээ хүчингүй болж зогссон тухай ийм мэдээлэл байна. За ингээд ямар ч тач болонгийн оронд Америк Ираны дайн бол зогсох ийм нөхцөл хараахан бүрдээгүй хэвээрээ байгаа. За тэрч байтугай цаашдаа нөхцөл байдал дахин орцтож магадгүй. За ийм үйл явдал өнгөрсөн 2 өдрийн дотор болж өнгөрлөө. За эдгээр үйл явдлууд болж өнгөрсний дараагаар бол хацсангуу үнэн буурч байсан газрын тосны юу дахин өссөн. Өнөөдрийн байдлаар Америкийн нэгдсэн улсын хувьд бол үндсэндээ 1 баррел нефтийн үн 5-8% өсөлттэй байгаа ийм мэдээ байна. За ингээд ямар ч тач анхнаасаа хэврэг байсан гал зогсоох хэлэлцээр тохиролцоо бол үндсэндээ нуран өнөж. За ингээд цаашдаа дайны нөхцөл байдал хаашаа ирэх нь тодорхой бос байна. За ингээд ямар ч тач энэ орчинд болж өнөж байгаа үйл явдлыг цаашид манаас цаг тухай урд нь мэдээлэх болно. Өнөөдрийн мэдээнд анхаарлаа хандуулсан үзэгчдтэй баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.